2026 оны 1 сард манад ирсэн цагаан таягтай танилццгаая. За Монголын нөхцөлд тохируулах хэд хэдэн онцлогуд байдаг. За таягны маань гол эрдзэн дузаан 5 мм-ийн тойрогтой. Эрдзэний хязгаарлагч юм тэглүүртэй. Бариулын хэсэг нь хуванцар иржгэр. Таяг маань 7 үе нугарна. За одоо нугалж үзье. За ингээд ихвэгдэнэ. За таягны гол материал төмөр нь хайш төмөр. 1.5 мм-ийн зузаантай. Эдлэгээний явцад бол нугарч гулзаахгүй. За харааны бишэлтэй хүмүүс бол урдах замаа бол ингээд тэмтрээд явхад ямар ч дөргөлт хүчтэй цохилтонд бол нугарч гулзах ёсгүй. Эхний үед бол гялгар цагаан. За доороос 2 дахь үе дээр улаан гэрэл ойлгогчтой. Таягны урд үзүүр дээр мэдрэгч хушуу байгаа. За энэ хушуу бол ингэж саадыг давах юм эргэлддэг. За одоо энэ хушууг одоо өөр юм бөөрийнхөө хушуугаар сольж үзье. За энэ дэгээг энэ эрзэн рүү дэгээх ёстой. За энэ бөөрийнхөө хушуу бол манай хараг хүмүүсийн хувьд бол хамгийн одоо түгээмэл хэрэгэлдэг. Монголын нөхцөлд бол маш тохиромжтой. Зам дээрх саадыг бол төвггүй давна. Юм нь тэглээд зоогдоод төв болохгүй. Маш явхад маш их эвтэйхэн байдаг. За одоо зүүн баруун тийш ингээд таягийг хөдлөхөд урд мэдрэгч хушуу маань бол ингээд эргэлдэж байгаа. За одоо энэ жижигхэн доголь дээр бол ингээд төвггүй эргэлдээд хөдөлж байна. За дараагийн хушуу маань сул хараатай хүмүүст зориулсан юм гэрэл астдаг хушуу байгаа. Мэдрэгч хушуугаа гэрэлтдэг мэдрэгч хушуугаар сольж үзье. Хушуугаа татлаа. Гол эрзэнийг дэгээнээс мултлаад за мэдрэгч хушууныхаа дэгэнд эрзэнэ гогдоод ингээд хийлээ. За энэ хушууны онцлог нь шүн оройн цагаар сул хараатай хүмүүс таягныхаа үзүүр хэсгийг тодорхой хэмжээнд харахад тусалдаг ийм анивчдаг мэдрэгчтэй хушуу байна. Хэрэв та энэ бүтээгдэхүүнийг сонирхол Улаанбаатар хотын Номын сангийн хүртээмжтэй технологийн төвд ирээрэй. Ibrasoft компани инновацийг Монголд бүтээн дэлхийн хүртээмжийн стандартыг хэвшүүлэхээр зорж байгаа биднийг дагаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.